За баярлалаа. Ардын нам хууль зөрчөөд барьцаалаад байна гэж яриад их. Ардын нам ерөөсөө хууль зөрчөөгөө. Хамгийн ахмад настай нь улсын их хурлын чуулганы хуралдааныг даргалнаа, анх дугаар чуулганы хуралдааныг даргалнаа гэсэн хуулийн заалт цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Энэ зөрчигдөж улсын их хурлын дарга томилогдсон. Улсын их хурлд олон суудал аваагүй бол олон суудалтай нам нь бусад намуудаа зөвшөлдсөж улсын их хурлын даргаыг томилно гэсэн заалт бас зөрчигдсөн. Ийм улсын их хурлын даргаыг томилох процесс өөрөө хууль зөрчсөн учраас Монгол Ардын намын бүлэг 24 цагийн дотор улсын их хурлын хууль бус даргад бүлэг байгуулах тухай бичгээ өгөөгүй. Хамгийн газарт өгсөн. Энэ асуудлаа бид үндсэн хуулийн цэцэд тавьсан. 2 сар болж байна. Үндсэн хуулийн цэц харамсалтай нь хуулиараа 14 хоногийн дотор асуудлыг авч хэлэлцэх ёстой байтал 2 сарын хугацаанд авч хэлэлцэхгүй байна. Ийм байдлаар хууль зөрчсөн процесс улсын их хурлын чуулганы танхимдч үндсэн хуулийн цэцдэр ч явагдаж байна. Өнөөдөр төсвийн хуулийг батлах байгаа үйл явц бас хууль зөрчөөд явагдаж байна. Улсын их хурлын чуулганы хуралдаан дээр баасанхүү гишүүн, уянгаа гишүүн орж ирсэн гэд хэлээд байх, картын шургуулсан гэдэг. Тэр хүмүүсийн чинь барааг харчээ. Одоо бараагаа харуулчаач. Тэр хүмүүсийн чинь оронд сүнсэн яваад ингээд карт шургуулга эрцэнд ороод яваад байна шүү дээ. Ийм байдлаар байхгүй хүнийг байж байгаа юм шиг эрц бүрдүүлж хууль зөрчиж чуулганы хуралдааныг эрц бүрдүүлж шүү дээ. Эн чинь өөрөө хууль зөрчиж байна. Энэ асуудлыг бид ярьж байна ерөөс. Асуудал шийдэх болохоор өөрсдийнхээ эрх ашигт хэрэгтэй бол хуулийг зөрчөөд явж болдог. Төрөөд явж болдог. Ийм байж болохгүй шүү дээ. Ээлж тус чуулганаар хэлэлцэх асуудал бол тодорхой хугацаатай тодорхой асуудлыг ээлж тус чуулганаар хэлэлцнээгээд бас цагаан дээр хараа бичсэн хууль байж байгаа. Гэтэл дөнгөж сая ээлж тус чуулганыг хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг бид хэлэлцээ шийдээ явууллаа. Монгол Ардын намын бүлэг байгуулах асуудлыг ярихаар ээлж тус асуудал ээлж тус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байна. Тийм учраас хууль зөрчиж чадахгүй гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө Монгол банкны ерөнхийлөгчийн томилгоо албан тушаалын томилгоо болохоор хууль зөрчөөд дараалал байхгүй асуудлаар хэлэлцээ батлаа явуулдаг. Ийм байдлаар өөрсөндөө ашигтай бол хуулийг өөрсдийнхөө тайлбарлаж хүч төрж явдаг. Өөрсдөө ашиггүй бол хууль зөрчнө гэсэн нэрээр олонхороо хүч төрж асуудлыг шийддэггүй. Ийм л байгаад байна шүү дээ. Хүүхэд төрөх нь үнэн. Эмэгтэй хүн жирэмсэн бол хүүхэд төрдөг. Тэрнтэй адилхан өнөөдөр үндсэн хуулиар бүлэг байгуулах нь бол заагаад өгсөн байж байгаа. Хүүхэд төрсэн хүнийг хүн гэж иргэн гэж бүртгэж авахгүй гэдэгтэй адилхан хүүхэд төрсөн байхад хүн төрөх бол займал ирэх шүү дээ хүний. Займал ирэх үндсэн хуулиар олгосон тэр займал ирэх бүлэг байгуулалтаа гэж заасан байж байгаа. Харин улсын их хурлд 8-аас дээш суудл авсан болвол нам эвслүүд бүлэг байгууллагад үндсэн хуулинд заасан. Үндсэн хуулиар Монгол Ардын намын бүлэг байгуулагдсан байхад байгуулагдсан бүлгийг зарлаж өгөхгүй хууль зөрчиж шүү дээ. Хүний займал эрхийг хязгаарлаж хааж боож болохгүй. Түүнтэй адилхан улсын их хурлаар үндсэн хуулиар заасан Монгол Ардын намын бүлгийг зарлаж өгөхгүй байгаа чинь хууль зөрчиж байна өөрөө. Ийм байдлаар асуудал ярьж шүү дээ. Төсвийн хууль зөрчлөө төсөв болохгүй гэж. Өнөөдөр хуучин байж байгаа төсвийн хууль чинь хүчин төгөлдөр үйлчлээ тэрүүгээр бид ахмадууд байна уу иргэдээ цалин тэтгэвэр тэтгэмжийн өгөөд явах бололцоо байж байгаа. Монгол Ардын намын бүлэг төсвийн хуулийн дээр санал гаргасан. Хүүхдүүдээс гадна ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21,000 төгрөгийг өргөжлүүлж олгоё гэсэн саналыг гаргасан. Харамсалтай энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. Бид санал хураалгыг гэсэн санал хураахгүй байгаа. Ийм байдлаар өөрсдийнх эрх ашиг нийсэн шийдвэрүүд хууль зөрчөөд баталж болдог. Өөрсдийнх эрх ашиг нийцэхгүй бол хууль зөрчөөд шийдэхгүй байж болдог. Ийм зарчмаар явмаар байгаа юм л та. Эн чинь арай дэндэж байна, арай хэтэрч байна. Ийм байдлаар хууль зөрчөөд ингэж үндсэн хууль, бусад хуулийг уландаа гიშгээд бид нар чинь тангар өргөхдөө хууль дээдлэнэ гэд тангар өргөцсөн болсон шүү дээ. Хууль дээдлэх зарчмаар бид үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ингэж хууль зөрчиж явмааргүй байна. Олонхоор төрж явмааргүй байна. Олонхоор төрж 31 судалтай шүү дээ. Монгол Ардын нам 28 судалтай байж байгаа. Ийм байдлаар болохгүй шүү дээ. Нэ? Харамсалтай байна. Хууль зөрчмөр байна гэдгийг дахин хэлмээр байна. Олонх болсон гэд 31 судалтай нам нь хууль зөрчөөд явж болдгоо маа. Бид олонх байж үдсэн. Хизээч бид хууль зөрчиж байгаагүй. Цөөнхөд баян завсралга авах эрхийг өгч, баян цөөнхөө хүндэлж
минутын дараа ирж. Эрдэнэт Цөөнхтэй хүндэлтэй ханддаг байсан. 5 Та минут бүхэн бас битгий ингэж хандаач.